Намайг Эрдэнэхүү гэдэг. Би сая Унгарын Дебрецен хотод магистрийн зэрэгээ мехатроникийн чиглэлээр хамгаалаад ирсэн байгаа. Тийм судалгааны ажил болохоор автомат жолоодлоготой машины чиглэлээр магистрийн зэрэгээ хамгаалаад ирсэн байгаа. Мехатроникийн чиглэлээр гэдэг нь яг юуг сурсан бэ, юунд мэргэжсэн бэ гэхээр ерөнхийдөө яг үйлдвэрлэлийн роботжуулалт, үйлдвэрийн робот армуудыг одоо цаана яг юу болж идэг вэ? Процессууд болж иж цаана яг ямар математик үйлдэлүүд болж иж тэр үйлдвэрлэлийг автоматжуулдаг вэ гэдэг талаар ерөнхийдөө мэргэжсэн гэсэн үг. Одоо ерөөсөө Kuka робот гэдэг одоо алтартаа робот байдаг шүү дээ. Тэр роботыг одоо 6 мөчтэй 6 дэгрээ офлоодомтой робот гэдэг. Тэр роботыг яаж програмчлах вэ? Цаана яг юу болж идэг вэ? Хэрвээ ямар нэгэн саад гарах юм бол тэр робот яаж мэдэрдэг вэ гэх мэтчлэн одоо тэр талдаа мэргэжсэн мэргэжилтэй инженер болоод ирсэн гэсэн үг. Бакалаврын зэрэг маань болохоор одоо эрчим хүчний сургуульд, шүтээс эрчим хүчний сургуульд инженерийн электроникийн инженер мэргэжлэр 2019 онд төгссөн байна. Ерөнхийдөө бол програмч байна уу, embedded system, биологи, хим бүгдээрээ ерөөсөө л математик руу бүгдээрээ хөтэлдэг. Тэгэхээр математикаас анханасаа сайн хэрэгтэй. Ерөнхийдөө яг миний анзаараад байгаагаар математикийн суур боловсрал, тэр физикийн шинжилгээ ухааны боловсролыг Монголын боловсролын систем жоохон хөнгөцгөнгөдөг гэж боддог. Тэгээд ерөнхийдөө бол яг юу яриад байгаа юм бэ гэдэг нь биш. Одоо жишээлбэл нэг томьёо л бараг заагаад байдаг жишээ тий. Тэгэхээр би бол одоо яг нэг контент энэ жижиг юм бэлдээд байгаа. Тэд нар дээр болохоор яг үүндээ шинжилгээ ухаан гэдэг чинь тийм томьёо биш шүү. Яг үндсийг нь сайн ойлгоорой гэдэг бас хийгээд хичээгээд байгаа. Тэгээ одоо жишээлбэл бид нар одоо уламжлал интеграл гээд 10 жил үздэг шүү дээ. Тэгээд уламжлал интеграл гэдэг чинь одоо зэрэгээс нэг буугаал тэрэг энтер гээд нэг томьёо орцсон байдаг. Тэгэхээр яг үүндээ уламжлал гэдэг чинь яг тэр биш байдаг. Яг юу гэдэг вэ гэхээр одоо яг нэг функц байгаа. Тэр функцийн хурдны өөрчлөлт гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй байдаг байх гэж бодоод байна. Яг энэ гадаадуудын систем болохоор яг хүүхдийг нөгөө математикийн тэр томьёо руу оруулдаггүй. Одоо ном уншаад үзэхээр айгүй энгийн. Яг жоохон хүүхдэд тайлбарлаж байгаа юм шиг. Миний тэр контент хийж байгаа санаа маань болохоор тийм энгийнээр хүүхдүүдэд ойлгуулах юмсан гэдэг дээр л үндэслээд байна. Инженерчлэл ямар ч салбар руу орсон гэсэн математик бол хамгийн суур. Ерөөсө бүх салбарт л хэрэгтэй. Одоо бүр сэтгүүл зүйч байсан гэсэн математик уусаа хэрэгтэй гэж явчих. Удирдлагатай машиныг зүгээр л тоглоом гэж бодож байна уу? Дахиад сайн бод. Яг энэ жижигхэн электроникийн систем ирээдүйд чиний робот, автомат жолоодлоготой машин бүр цаашлаад туучин хийж сансарт хөөрөх үндэс чинь байх болно. Удирдлагатай машины системээс маш олон төрлийн электроникийн чухал ойлголтуудыг сурч болно. Электроникийн системийн цаана байх аналог болон тоон дохио боловсруулалт, Wi-Fi, дрон, хиймэл дагуулд хэрэглэгдэх радио долгион, цахилгаан машин эрчим хүчний системд хэрэглэгдэж байгаа батарей, тижээлийн систем, humanoid робот, цахилгаан машинд хэрэглэгдэж байгаа моторын удирдлагын систем, програмчлалын үндэс гэх мэт орчин үеийн электроникийн суур ойлголтуудыг сурах боломжтой. Яг электроникийн инженерээр сурлаа гэдэг яг тэр үед болохоор Монголд хүмүүс яг асуудаг гэсэн байхгүй. Одоо Монголд барилга уул уурхаал байна. Өөр явах чиглэл бараг байхгүй. Ямар ажиллаа төгслөө гэхэд бараг TED дээр очиод засварчин болно тэргээл дэгдэг байсан. Тэгэл яг хуу тэр үедээ хүсэл сонирхлоод агаал яг л тийм iPhone хийн бараг компьютер хийн гэж бодоод яг тэр мэргэжлийг сонгочихсан байгаа. Тэгэхээр бид нар яг юу хийдэг вэ гэхээр одоо яг нэг тэг гэсэн битүүдтэй л ажиллаад тэр компьютер байна уу, утас байна уу, тэр embedded system, тэр програмтай ямар нэгэн тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь учрыг нь олж чинээр загварчилж хийх чадвартай хүмүүс л гэсэн үг л дээр нь бол. Бид нар ч одоо нэг хятадын хойно яваад байгаа шүү дээ. Тэгэхээр хятад бол хамгийн том үйлдвэрлэгч орн гэж явчихсан. Тэгэхээр яг бид нар яг энд юм үйлдвэрлэхээр яг ингээд үйлдвэрлэж бол чадаад байдаг. Яг тэр системүүдийг загварчилж болох боломжтой. Манай энэ залуучууд, лаглаг залуучууд. Тэгэхэд яг асуудал нь юу гэдэг вэ гэхээр бид нар яг хийхэд хятадын бүр бэлэн төхөөрөмжөөс үнэтэй болчиход байдаг байхгүй юу. Тэгээд бүр маш ихээр хийх хэрэгтэй болно. Тэгэхээр маш ихээр хийхээр маш ихээр зарах хэрэгтэй болно. Тэгээд яг тэрэн дээр л эвгүй гатчаад байдیں۔ Тэрнээс биш хийх чадварууд бол байгаа. Бид нар тэгээд улсаасаа ч юм уу ямар нэг аргаар дэмжүүлээд хийх бүр заавал зайлшгүй. Тэм чи баг
ерөнхийдөө ингээд нэг чимээгүй дайн болж байгаа гэсэн үг шүү дээ. Ерөөсөө энэ технологи энэ төр гэдэг чинь бүгдээрээ одоо бүх юмнаас л ингээд хоцрогдоод явж байгаа. Тэгэхээр тэд нар дээр ингээд байн өрсөлдөж явах хэрэгтэй. Харин бид нарыг энэ одоо компаниуд болохоор гайгүй дэмждэг юм шиг байгаамаа. Ер нь нэг одоо ингээд нэгэнт байр суурь олцсон компаниуд бид нар ингээд нэг жижигхэн юм хийгээд үзье гэхэд хийгээд үз манай компани дээр тавиад үзэн тэргээд тиймэрхүү юм худалдаж авах магадaltaй их дажгүй байт юм шиг санагдаад байгаа шүү дээ. Манай энэ захирлын ажиллагаанаас харж байхад ер нь тэгэхээр заавал бид нар юм үйлдвэрлэх л хэрэгтэй гэж би бол хараад байна. Ер нь үйлдвэрлэх боломж бололцоо нөөц бол байгаа. Гэтэ яг асуудал нь үйлдвэрлэлд гараад ирэхэд зарахад л асуудал болчиход байгаа байхгүй юу ерөөсөө. Тийм зах зээл асуудалтай. Хятадаас хямдхан үйлдвэрлэж ер нь чадахгүй дөө талдаа тэгэл тэрэндээ л асуудалтай. Одоо би болохоор яг энэ компанид ороод TT Tools гэдэг компанид ороод яг энэ хүүхдийн тоглоомын хэсгийг ингээд хариуцаад аваад явж байгаа гэсэн. Тэгээд ямар нэгэн тоглоом хөгжүүлэх байна уу? Хүүхдүүдийн насанд нь таарсан яг электроникийн сургалтын тоглоомнууд хөгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Тэгээ янз бүрийн тэр электроникийн тоглоомыг одоо хийгээд дуусгаад л хүүхд электроникийн аягүй өндөр мэдлэгтэй болох санаатай тийм юм хийгээд ажиллаад явж байгаа. Тэг яг одоо гаднаас ирээд харьцуулж хараад яг зорилго гэвэл яг л хүүхдүүдтэй ажиллах зорилготой байгаа. Яг ингээ багасаа л биднэрт сайн суур байхгүй байна, математикийн сайн суур байхгүй байна. Тийм болохоор электроник байна уу, инженерчлэлийг цаашаа суурахад хүндрэлтэй байна гэдгийг анзаараад Европын хүүхдүүдийн мэдлэг анхныхан тэр суур ойлголтууд л бүр яг авч яваад байгаа байхгүй. Ерөнхийдөө бид нар яг л тэр томьёон дээр л үздэг бол тэд нар чинь бүр яг суур ойлголтын дээр яг тэрний цаана юу байдаг вэ? Яагаад гэдэг дээр аягүй төвлөрсөн байдаг болохоор цаашаага өндөр түвшинд ингээд үзээд явхад тэр суур дээрээ үндэслээд сайн явчихдээ юм шиг санагдсан. Тэгэхээр ерөөсөө яг хүүхдүүдийг тоглоомоор дамжуулж тэгж электроник математикийн мэдлэгтэй болох зорилготой. Тэгээ яг ингээд анзаараад байхад тэр Европт бол ерөөсөө эцэг эхчүүд тэгэл хүүхдтэй бүр өстө нэрэд бүр айгүй их цаг зарцуулна. Бүр яг л ингээд тулаад хизээч тэгж нэг тоглоомоо тоглоод тэгээ тэндээ байж гэсэн ойлголт байдгүй. Ерөөсөө байнга цуг тоглоод хүүхдээ өстө дэндүү сайн хүмүүжүүлж байгаа харагддаг. Тэгэхээр бид нар би бас урайлахтаа бас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хооронд сайн харилцаатай байгаарай. Тэгээд тэр тоглоомыг тоглоод байж гэх биш цуг тоглоорой гэдгийг л ойлгуулах бас миний тоглоомны санаа бас тийм байгаа. Яг гадаадад анзаарч байхад гадаадын том төслүүд чинь бүр маш их мөнгөөр явд юм билээ. Ерөөс тэр мөнгө хайрлна, мөнгө замд нь шатаагдж чинь хаягдж чинь гэдгийг ерөөсөө анхаарахгүйгээр тэгж байгаа л яаж ийж байгаа л нэг юм том үйлдвэртэй болоод авдаг. Бид нар шиг ингээл нэг жижиг юм тэрэн дээр ч мөнгө идлээ, энэ дээр ч мөнгө идлээ гэдээ яваадах шиг санагдаад байгаа. Тэгэхээр бүр бүх юу ч хамаагүй ямар бүх хүчээ зориулаад ямар нэг юмтай болчиход байгаа л харагдаад байна гадаадууд бол. Одоо яг интернет ингээ хөгжсөн байгаа цагт чинь асуудал гэж бид нар одоо цагаа үрж улсыг ч юм уу төр зэсгийг хараад сууж бас болохгүй байна. Тэгэх юм бол бас дахиад хохирол үлдчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр интернет байна, бүх юм нээлттэй байна. Бүгдийг ингээ өөртөө сурах боломжтой, аав ээжтэйгээ цугтаа суралцах боломжтой байхад ерөөсөө тийм шалтгаан тоочгүйгээр сурах боломж бол байна. Гэхдээ яг одоо энэ тоглоом үйлдвэрлэлд болохоор бас яг түрүүний хэлсэн яг ингээд хятадд ийм тоглоом байна. Ингээд дагаад хийчих энэ төр ихээр яаж ч утсан хамаагүй үнэтэй болчиход байгаа байхгүй. Яг тэрнэр дээр л гацчихад байгаа бид нар бол. Гэхдээ яаж хийж яагаад өшөө тийм байхгүй тоглоомуудыг хийн гэж зориул тэгэл явж байгаа. Одоо энгийнээр их юм бол манай багш бас нэг ярьдаг гэсэн. Тэгээ програм гэдэг чинь бол ерөөсөө одоо ингээл бид нар ингээд дэлгэх царна штэ. Тэгэнгүүт одоо ингээл 4K дүрслэлгээл баахан ингээл цэгүүд байгаа гэсэн үг штэ тэр чинь. Тэгэхээр ингээд яг зэрэг ингээд мэдээлэл өгöd байгаа юм шиг боловч яг үнэндээ тэр пиксел бүр дээр цаана ингээд утга ингээд өгж яадаг байхгүй. Яг ингээл бүгдэнд нь ингээд өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг програм гэдэг чинь бол ерөөсөө нэг юмыг зэрэг хийдгүү дандаа ингээд нэг ингээд хийгээд явдаг гэсэн. Тэгэхээр бүр маш хурдан одоо бидний наносекунд ч байна уу бүр бидний ингээд төсөлж чадахгүй богино хугацаанд тэр дэлгэсэнд чинь ингээд байнга ингээд утгаас олж байгаа гэсэн. Тэгэхээр биднэрт ингээд нэг юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр ерөөсө програм гэдгийг одоо энгийнээр ойлгоё гэвэл ерөөсө яг нэг гартаа хүн гэдээ ойлгочих гээд байгаа. Бүх юмыг яг ингээд дарааллуулаад ингээд тавьдаг. Тийм ингээд ойлгочихно. Одоо тэгээд цаашлаад яг тэр нөө квантум компьютер энэ төр гэдээ явах юм бол арай өөр болох бах. Одоо ихтэй тэр уламжлалт компьютер дээр болохоор ерөөсөө л нэг гартаа хүн гэж ойлгочих хэрэгтэй. Програм гэдгийг тэгээд энэ электроникийн системүүд гэдгийг бүгдийг энэ компьютер дээр ч гэсэн айгүй олон програмууд зэрэг ажиллуулаад бид нэр ингээд байгаад байна гэж бодож байгаа ч гэсэн яг үнэндээ бүгд яг ингээд ээлжлэл нэг нэгээрээ тавьж байгаа гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Тэгээд би яг үндэс нь яг юуг сайн ойлгуулмаар байна гэхээр тэр тэдний чарт бүр явж бүр нэг тэг гэсэн л тоо байгаа шүү дээ. 5 вольт, тэг вольт гэсэн л тэр байгаа. Тэднийг л бүр үндсийг нь ойлгочих юм бол одоо тэр Wozniak байна, Steve Jobs байна, Elon Musk байна. Тэд нар шиг ингээд юм хийх боломжтой. Бүр багасаа, ялангуяа бүр багасаа 15 настайгаас тэдний учрыг очих юм бол одоо
20 морин наснаа бол төсөөлшгүй юу ч хийж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. За Унгар улсад очиод Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр суралцсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг бакалаврын засгийн газрын тэтгэлэг өнөө тэтгэлийн хөтөлбөрүүд болохоор өрсөлдөөн айгүй ихтэй байдаг. Харин магистр, доктор энэ төрөхээр жоохон цөөрөд явдаг. Ерөнхийдөө боломж арай өндөр гэсэн. Тэгээ тэр тусмаа Унгарын засгийн газрын тэтгэлэг болохоор монголчуудаас айгүй олон оюутнууд жил болго авдаг. Тэгэхээр харьцангуй боломж бол ихтэй. Ер нь юу шаардах вэ гэхээр бакалаврын одоо 3-аас дээш голч тэгээд IELTS-ийн оноо гэл тэгээд тэр тухайн мэрэгчлэрээ нэг жоохон ярилцлага өгнө. Тэгээд тэр талаар ямар хөө мэдлэгтэй байна гэдгийг үзээд нийцчихвэл тэгээд тэтгэлгийг аваад явдаг байгаа. Тэгээд Дебрецен ингээд хоёр дахь том хот нь байдаг Унгарын. Тэгээд тэр Дебрецений их сургуулийн мехатроникийн департаментэд нь мехатроникийн инженерээр суралцсан байгаа. Багын мөрөдлийг бол яг л дагаал явж ийн гэсэн. Яг жоохон хүрээгүй байгаа нь бол хүрээгүй байгаа. Тэгээд багын мөрөдлөө дагаал. Багаасаа бол удирдлагатай машинаар л их тоглодог байсан да. Тэгээд удирдлагатай машины нар тоглоод удирдлагатай машиныг одоо тэр хобби төмөв гээл зөндөд тоглосоо ер нь оюутан болсон ч гэсэн тэгээд тоглоод явжсэн. Тэгээд яг хүмүүс яг дотор нь яг яаж ажилт юм бэ гэдгийг их сонирхт юм байл л дээ. Тэгэл яг удирдлагатай машин болон тэр цахилгаан соронзон орон радио долгион энтрийг яг яаж явдаг вэ гэдгийг бүр яг ингээд тайлбарлаад бас YouTube дээр ингээ хийж явж байгаа шүү дээ. Гэж бас. Тэгээд яг тэр хичээл бол ерөнхийдөө бол нэлээ муу дуулага яг. Гэтэ би яг миний бүр яг үндсэн санаа болохоор миний хичээл болохоор муу. Тэгэнгүүт ингээд сайн залуучууд бас байна. Ингээд манай ажлын газрын хичээл. Эдгээр болохоор ерөөс тийм контент вэ нөө хүүхдүүдэд заа юм аяг гэдэг юундаа биш зөвхөн ажиллаа л хийгээд явдаг байхгүй. Тэгэхээр би иймэрхүү залуучууд зөндөө байгаа. Тэгээд тэд нар бас энэ одоо ийм хичээл хийгээд байхдаа яа тийм ийм байх хэрэгтэй шүү дээ гэж бүр гоё хичээл хийгээсэй гэж бодоод бас хийгээл яваад байгаа. Тэгээд өшөө гоё хөгжөөд явах байхаа. Ерөнхийдөө тийм монгол хэл дээр тиймэрхүү монгол дээр ч гэж ер нь бүр гадаад хэл дээр ч гэсэн бүр яг тэр нэг тэгүүдийг заадаг тиймэрхүү сургууд ер нь бол цөөхөн. Яг жоох уйтартай хүмүүс нэг үздэг болохоор тэгдэг байх л та. Гэтэ заахаас өөр аргагүй. Тэгээд Монголын бас иймэрхүү чиглэлээр сонирхолтой залуучууд бас контент хийгээд явах юм бол бас олон хүндэл хүрэх хэрэгтэй байгаа байхгүй. Хүмүүсийг хүүхдүүдийг энэ чиглэл рүү уруу татах юм бол бас их эргээр л гэж бодоод байгаа. Энэ технологийн ирэн үед. Тэр бас онцлохоор яг миний хийсэн 10 жилдээ 11 дугаар ангидаа хийгээд улсын олимпиадад ороод тэгээд сургуулаа авч ирсэн тийм усан загвар байгаа байхгүй. Тиймэрхүү юмнуудыг бол зөндөө хийсэн. 10 жилдээ бол удирдлагатай машин автомашины загвар, усан онгоцны загвар гэж тэгэл хийж явсан. Тэгээд тиймэрхүү дугууланд бол явсан. Тэгэл яг оюутан болол программист байна уу, embedded системийн чиглэл рүүгээ сонирхоод ирсэн байна. За энэ удаа бүгдээрээ электроникийн жоохон мэдлэгээ ашиглаад автоматжуулсан систем хийж автоматар мөнгө олох гэж үзье. За сэргэлэн эндээ санаа аваад бүр цаашаа баяж байна. Тэр том шав гэдэг. Ерөнхийдөө ямар нэгэн амжилтанд юмд хүрээ гэх юм бол угаасаа заавал тийм зарчим байх л хэрэгтэй гэж боддог. Гэхдээ яг тэр чиглүүлж өгж байгаа хүмүүс багш вэ нүү, эцэг эх вэ нүү, тэр бол бүр маш чухал үүрэгтэй. Ерөөсө тэд нар яаж чиглүүлж ийн гэдгээс хамаарал одоо жишээлбэл манай аав цахилгаанч гингүүд би цахилгаанаар хүсээгүй л ингээл тэр талаар л нэг бага мэдлэгтэй болохоор явцсан байгаа. Тэгээд яг нэг жишээ байдیں۔ Нэг бас инженер хүн ярьжсэн байхгүй. MIT гэдэг одоо сургууль байдаг шүү дээ. Инженерүүдийн бэлтгэдэг Америкийн хамгийн номер 1 инженер бэлтгэдэг сургууль. Тэнд болохоор хэрэгтэй MIT-д хизээч аппликейшн хийж веб дизайн хөгжүүлэхийг заадаг юм аа. Тэнд зөвхөн компьютерийн суурийг нь цаана яг нэг тэгийн хувьд юу болж байгаа вэ гэдгийг л заадаг гэдэг байхгүй. Тэгэхээр яг би тэн дээрээс үндэслэл яг үндсэн тэр нэг тэгийг ойлгоцсон байхад хүүхдүүд цаашаага тэр веб дизайнаа хөгжүүлнэ үү, аппликейшн хийнэ үү, цаашаага тэр пуужингаа хийнэ үү, юу ч хийх боломжтой байна гэдгийг тэр хүний ярианаас ойлгоод одоо тэгээд ер нь яг бүр амархан энгийн юм заая гэж боддог байхгүй. Тэгээд ерөнхийдөө хүмүүс бол мундаг хүмүүс бол байгаа шүү дээ. Тэд нар өөрсдийгөө бол бүр тэр лаг хүмүүстэй харьцуулаад би ч юугаа заах вэ гэж бас боддог байх. Би болохоор яг бас тэгж боддог байсан. Гэхдээ бүр тийм баг нэг тгийүүдийг бол мэдж байгаа гэдгээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэднийг бол хүмүүс заах юм бол одоо жоохон хүмүүс сурчих юм бол тэрийг одоо 20 настайдаа 25 настайдаа бол дараагийн Zuckerberg ч юм уу байж болохоор юм байна гэдгийг бол баттаа мэдчихэж байгаа байхгүй юу гэнэ. Миний нэг уншижсэн ном Samsung Rising гэдэг Samsung-ийн талаар нэг ном байдаг. Тэгээ тэрэн дээр болохоор яг тийм гоц ухаантны талаар гардаг байхгүй юу. Ерөнхийдөө яг ингээл бүх баахан инженерийн багууд яаж тэр улсаа
одоо энэ өдөө зэрэгтэй хүргэсэн бэ? Samsung ч одоо Солонгосыг бүр авч явж байгаа шүү дээ тэр чигээр нь. Тэгэхээр яг яаж өдөө зэрэгтэй хүргэсэн бэ гэдэг нь тэр чигээрээ ингээд гардаг. Тэгэхээр бид нар бол одоо биднэрт хамгийн ойр гэсэн үг. Ямар нэгэн гоц ухаантай хэрэггүйгээр бүгдээрээ яг шоргоолцыг ажиллаж хийж л энэ улс орноо жоохон өөдөн татах боломж бол байгаа гэдгийг би бол тэндээс ойлгож харсан. Тэгэхээр бидэнд боломж байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ажиллаад бүгдээрээ энэ технологийн зах зээл, технологийн эрен үед хөл нийлүүлэлт алах боломж бол үнэхээр байна гэж бодож байна. Ирээдүйд төлөвлөгөө гэвэл одоо яг миний Facebook пэйжийг мэдэх бол хөдөлмөрийн дугуйл ингээд энэ хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр хүүхдүүдэд жоохон энгийн байлгах гэж тэрнээс биш Mechatronical Club энэ гэж шал өөрөөр нь хэлчихвэл бас хэрэггүй байх гэж одоо тэгээд нэрлэлцээ. Тэгээд яг үндсэн зорилго маань болохоор одоо л яг насанд нь таарсан тоглоомын үйлдвэрлэлд айгүй их анхаарч байгаа би. Тэр хүүхдийн анхаарал төвлөрөлт тэр насных нь онцлог бол айгүй нарийн байд юм билээ. Одоо тэрэн дээр судлаад явж байгаа. Ер нь бүр болдог бол нэг орон нутгуудад яваад нэг юу яа гэм үл гэж боддог шүү дээ. Хөдөлмөр электроникийн чиглэлээр заа гэм үү гэж боддог. Тэгэд Унгарт байхасаа эхлүүлээд бас хүүхдэд тэр жоохон хүүхдүүдэд тийм activity-тэй ном бас хийж байгаа байхгүй юу? Бичиж байгаа гэж бол бичиж болохгүй. Яг activity-тэй болохоор ном хийж байгаа. Тэгэхээр тэр номоо бол гаргана. Тэгээд тэрнээс гадна тэр тоглоомуудыг насанд нь 4-өөс 6 байна уу? 6-аас 12 энтриг гэх мэтчлэн. Тэгээд 15-аас дээшээ гэх мэтчлэн тоглоомуудыг үйлдвэрлэхээр ингээд зорж байгаа. Одоо энд жоохон байр суурь олж мөнгө төрхтэй болж агаад хөдөө явж хүүхдүүдэд хичээлийг ингээд жилээр ингэж заадаг ч юм уу те. Бүр цаанаасаа тийм улсын програм байдаг бол тиймэрхүү санаачлагтай гадаадад боловсон хүчин болж бэлтгэгдсэн хүмүүс ирээд заахад ерөнхийдөө бэлэн байд юм шиг байгаа маа. Би ярих хүмүүстэй бас уулзаж үзсэн. Ерөнхийдөө ингээд гадаад ажиллаж байгаа хүмүүс чинь Монголд ирээд айгуу гоё тийм шүү дээ. Монголдо ирчээл хамаг юм сайхан бүхэл юм таалагдтал хүүтэн агаар нь хүртэл нэг сайхан болол явж байгаа. Тэгэхээр гадаадад байгаа хүмүүс бол бүгдээрээ Монголд очие гэдэг юм сэтгэл зүйтэй байгаа. Тэгээд тэд нар бол ерөөсөө ирээд цалин малинч голохгүй. Ерөөсөө цалин голохгүй. Ерөөсөө яг болохгүй байгаа юм нь юу вэ гэхээр энэ нийгэм л болохгүй байхгүй. Одоо энэ бөглөрөл энэ төр гэдэг чинь тэрнээс биш бид нар бол ерөөсөө цалин олох шаардлага байхгүй. Одоо гадаад байхдаа хамаг юм ерөнхийдөө гайгүй болгочоод хүрээд ирж байгаа. Тэгээд заах юмнууд ч байгаа. Доод үеүдтэй заах юмнуудтай хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэд нарыг жоохон дэмжиж өгөх юм бол одоо тэр аймагуудаар дамжаад хичээл ороод явах боломжтой хүмүүс бас зөндөө надтай ингэж ярилцж байгаа найзууд бол бас байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр яг тэр чиглэлдээ ойрын 10 жилдээ одоо орон нутаг руу тэнгуүтээ тэрнээс гадна сошиал медиаг ашиглаад электроник хөдөлмөрийн сайхныг одоо түгээе гэсэн бодолтой зорилготой л явж байгаа.